Мөриөө эргэж харав. Игдүүцэн хашгирч дэндүү чимээгүй байлаа гэж уурсах авч гинтхэн хөшчихөн тэр. Янонг яг ард нь зогсоод мөрөн дээр нь гараа итгэлтэй тавьсан байлаа. Тэднийг цочроох гээд нуугдаж байснаа тэрээр аяархан шивнэв. Тэгснээ жуумалзан миний толгоогоор яах гээд байсан бilé? Хонгорхнууд минь химэн дайчигнана. Манай залууг үргэлжлүүлэн ярихад гурван шав алмаарч орхив. Саяхан миний толгойг хаг цохино гэж байсан уу? Химэн асуугаад бэлтгэлийнхээ үр дүнг үзэх үү? Эсвэл би төрүүлж дайрах уу? Химэн хошигнов. Үүний хариуд Мөриө болон Юри хоёр хоёулаа зүгээр л тоглосон юм хэмээн хашгиралдана. Мөриэл уруулаа хазлан дотроо ихийг тунгаана. Эргэж харах хүртэл түүнийг ирснийг ч мдэггүйгээ анзаараад ойд тийм их хугацааг өнгөрүүлж мэдрэмжээ хурцлсан ч ур чадварын зөрөө ийм их байна уу хэмээн гайхширна. Гинтхэн манай баатар Юрийг тэрч Мөриогийн анхаарлыг татав. Энэ хугацаанд тэр юу хийсэн юм бол хэмээн Мөрио түүнийг ажиглан зогсоно. Тэр мөчөд Ёнгингийг өндөр усныг анзаарав. Түүний царай төрөгч бас өөрчлөгдөж илүү эрмэг харагдана. Охин хацар нь улаахыг мэдрээд яагаад ийм юм бодоод байна вэ хэмээн өөрийгөө зэмлэв. Манай залуу түүнийг урам зоригоо бүүгээ гэж тайвшруулад миний нүдээр бол та нар өмнөхөөсөө хамаагүй хүчрхэг болсон гэж тайлбарлав. Гэвч хажууд нь би байгаа болохоор л та нар сул харагдаад байгаа юм хэмээн нэмж хэлв. Үүнээс болж нөгөө гурав түүний ядаргаатай өөртөө ихтэй зан хизээж засрахгүй нь гэж бодон дургуутсан. Энэ зуур дугуй ширээний танхимд сургагч жаgal чинг бүгдийг цуглахыг тушаав. Тэдний хэсэгт анхаарал татах хүн байсан уу гэж асуухад нэгэн сургагч хоёр дугаартай оролцогчийг бусдаасаа илүү өсөлт үзүүлж байгааг онцлов. Тэр охин хүчрхэг болох хүсэл гэхээсээ илүү хин нэгнийг үзэн ядах асар их хорслоор өөрийгөө тижээж дүрлзэж байгааг тайлбарлав. Өөр нэг сургагч ердөө ганцхан сарын дотор дайчны шалгуурыг давсан 10 дугаартай оролцогчийг дурдав. Тэр хооронд чанг дотроо тунгаана. 2 болон 10 дугаартай оролцогчид үнэхээр ялгарч байгааг тэр хүлээн зөвшөөрөв. Гэвч 28 дугаартай янангтай тусны дараа бол тэд ердийн л нэг санагдана. Манай гол дүр тулааны чагсаалыг эвдэж бүр их маструудын ч чадхааргүй ур чадварыг үзүүлэхэд хэрхэн цочирцноо тэр эргэн саналаа. Гэсэн хэдий ч чанга 28 дугаарыг эсвэлэх нь дэндүү эрсдэлтэй гэж үзв. Учир нь тэрхүү түүний далд явуулгыг аль хэдийн анзаарчихсан мэт байв. Өөр нэг сургагч чангаас зүгээр эсхийг асуухад чанга манай хэсэгт онцгой хүн байсангүй хэмээн худал хэлв. Өөрсдийн үгэнд орох утсан хүүхэлдэй хэрэгтэй тул 28 дугаарыг хэлэлцүүлэхээс хасгаар шийдэв. Үүний оронд 2 дугаарыг эсвэлхийг санал болгов. Тэр охиныг өөрийн зээдүүтэй танилцуулахар төлөвлөж түүний нүүр соригтой болохоор сэтгэлийг нь эргүүлэх тийм ч хэцүү биш гэж тооцов. Чанг төлөвлөгөөгөө танилцуулав. Хэрэв энэ хүүхдийг ялуулж зээдүүтэйгээ сүү тавилж чадвал Жэгл аваг албан ёсоор танг гэр бүлийн гадаад салбар болно. Эцэст нь тэд танг гэр бүлийг өөрийн үндсэн овгодоо нэгтгэх болно. Ийхүү тэрээр хурлаа өндөрлөв. Гарч явахдаа Жүнг 28 дугаар бол алдаж боломгүй үнэт эрдэнэ гэж бодно. Тиймээс хэрэв манай баатар тэмцээнд амьд үлдвэл түүнийг өшөө авалтаар өдөж өөрийн хүү болгон үрчилж аваад жагал овгийн залуу удирдагчийн суудлыг санал болгохоор шийдэв. Хэсэг хугацааны дараа харшийн дотор Мөрио сэтгэл хангалуун байлаа. Бэлтгэл нь 2 дахин нэмэгдсэн ч шөнийн бүтэн нойр шиг сайхан зүйл үгүй. Тэрээр Юри рүү эргэж хараад Эжүн болон Ёнгон хоёр өнөөдөр лаборатори руу явсан уу гэж асуув. Юри тийм ээ гэж хариулаад Эжүн шүдээ 100 орж ирээд ална гэж ам гарсан хэмээн нэмж хэлв. Лаборатори дотор ээжүүн жуумалзна. Тэрээр нэгэн бортохтой зүйл өргөөд энэ бол миний бүх сүнсээ зориулж хийсэн хор гэж хэлв. Гэтэл манай залуу тэр хортой аягыг аваад шууд л уучхав. Ээжүүн ухаан алдах шахан яагаад ийм ихийг уучих ваа хэмээн орилно. Тэр түүнийг галзуу амтан гэж дуудаад Ёнгонгийг ухаан алдтал нь хүчтэй сэгсэрнэ. Түүний амнаас цагаан хөөс сахарсан ч манай залуу ээжүүний нүүрлүүн чанга гихч нь хихрэв. Жүн цочирдсондоо газар унаж харин манай гол дүр хор огт үйлчлэхгүй байгааг мэдэрнэ. Тэр жуумалцаж энэ хор чинь бодсноос сул юм биш үү хэмээн асуув. Үүнээс болж ижүүн уйлах шахан энэ бол дотор эрхтнийг чинь хайлуулах хор байтал яагаад зүгээр байгаа юм бэ гэж хашгична. Манай залуу магадгүй чиний хор чинь тийм ч сайн биш байх гэж түүнийг үднэ. Энэ нь мэдээж ижүүнийг галзууруулах төхөв. Тэр яагаад өгөхгүй юм бэ хэмээн орилж гарлаа. Хаалганы гадна Мөрио Юри хоёр энэ хашхрааныг сонсоод хор нь үйлчлэхгүй байгаа бололтой гэж тааварлана. Дараа нь манай залуу дахин нэг аягыг уув.
Ажин хорийг архишиг бүү гэж хэлсэн ч манай гол дүр надад огт нөлөөлөхгүй байгаа учраас өөр байна уу хэмээн асууна. Хажжон уурандаа ширээ шааж энэ нөхөр бүх зүйлд дархлаатай юм болов уу гэж гайхна. Энэ хооронд Йонгийн гуруула арчин дотроо тунгаана. Энэ бол зүгээр нэг дархлаа биш гэдгийг тэр мэдэж байв. Энэ бол танк гэр бүлийн гол техник болох хор нэрх галзуурал байлаа. Хэрэв хорийн мастер гэж нэрлэгдэж байгаа бол бид орж ирсэн хорийг ч хянах чадвартай байх ёстой гэж тэр үзэж байв. Санснаар нь болж биед нь орсон хор дотоод энерги болон хувирв. Тийм ч учраас тодорхой хэмжээнд хор гэдэг манай залуугийн хувьд шидэт агшаанаас өөрцгөө байлаа. Гэвч энэ төвшөнд зөвхөн гүн гүнзгий ойлголтын ачаар хүрнэ гэдгийг тэр мэднэ. Сул хорнууд одоо түүний дотоод энергийг бараг л нэмэгдүүлэхгүй байгаа тул түүнд илүү хүчтэй хор хэрэгтэй болов. Тэр ирээдүйн аюулын тухай бодно. Хар өхлийн холбоо эсвэл тэнгэрийн гэрэлт чөтгөрийн эзэн довтол бол ялалтаа баталгаажуулж чадахгүй гэдгийг Йонг мэднэ. Түүнд хар өхлийн холбоонд өчөрхөх хувийн өшөө хорсол байхгүй ч тэд Сичуан хотыг хуваан авсан тул зүгээр өнгөрөөж болохгүй. Тэдний удирдагч бол 9 бүлгийн 3-ыг нь устгасан суут нэгэн гэгддэг. Тиймээс хүн шиг амьдрахын тулд манай залуу өмнөх амьдралын шигэ хүчрэхэг болох ёстой. Туйлдсан ажуун танг гэр бүлийн 10 хорийг л хийж чаддаг байсан бол гэж амандаа өглөнө. Манай баатар эргэж хараад сая юу гсэн бэ гэж асуув. Ижүүн тайлбарлахдаа 10 хор бол өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хамгийн хүчтэй хорнууд гэв. Тэрээр тоон ихсэх тусам хор нь хүчирхэгждэг. Гэвч ихэнх жор нь цаг хугацааны явцад гээгдсэн гэж хэлв. 10 дахь хор нь бүр дээд түвшний маструудад ч нөлөөлөхүйц хүчтэй байсан гэдгийг дурдв. Ийм хүчтэй хор байдаг гэж сонсоод Янунг алмаарч түүнийг өөрийн болгохыг хүсв. Тэр ижүүнээс 10 дахь хорыг бэлдэж чадах уу гэж асуухад ижүүн жор нь алдагдсан тул боломжгүй гэж маргав. Ээжүүний одоогийн хорнууд түүнд ямар ч мэдрэмж төрүүлэхэ байсан тул манай залуу дурамжхан байлаа. Энэ нь ээжүүнийг уурлуулж 10 дахь хор бол уувал чийж амьд үлдэхэргүй аюултай хориотой зүйл гэж сануулав. Тэр шөнө 2 дугаартай оролцогч өөрийг нь боож буй нэгэн хүнтэй тулалдана. Нөгөө ир надад юу хийчих вэ гэж асуухад амнаас нь хар утаас авсна. Тэрээр ханиалгахад амнаас нь гал дүрлцэн. Охин түүний хэлснээ дахиад нэг хэлдэ хэмээн тохуурхна. Нүд амнаас нь гал гарч байгаа нөгөө ирийн царайг тэрээр шоолно. Нөгөө ир орилон түүн рүү дайсан боловч хурч амжилгүй гар нь чулуу шиг хэмхэрч орхив. Тэрээр газар унаж бүрэн өөрч дуусав. Тэр хормын дотор үнс болон шатлаа химэн охин жуумалзна. Түнчлэн өвөөгийнхөө өгсөн хорийн хүчийг гайхан биширч энэ бол танг гэр бүлийн 10 дахь хор гэдгийг илчлэв. Тэрээр сорвтой нүүрэндээ хурч тэр өдөр мэдэрсэн шаналлаа хизээч мартахгүй гэж хэлв. Энэ хорсол өвдөлтөө хизээч зогсоохгүй гэдгээ дахин тангаргалав. Нүдээ халахсан үсээ янзлахад түүнийг Танг Юнг Районг гэдэг нь тодорхой болов. Эцэст нь гуу хорийн тулааны үеэр Йонгингийг хангалттай зовоно гэж жуумалзан амлав. Маргааш нь хянагч Танг Ву Жин багийнханд хандав. Бэлтгэл хийж эхэлснээс хойш дахин 1 жил өнгөрснийг тэрээр тэмдэглээд өдийг хүртэл тулааны урлагийг чинь зүлгэж ирсэн бол жинхэнэ сорилт өнөөдөр эхэлнэ гэж тайлбарлав. Тодруулбал тэд багийн ахлагчийг сонгохоо зарлав. Шамнаар гайхшралд орлоо. Өө жин одоогоор түр ахлагчийг томлон гэж тодруулав. Гэвч 3 дахь жил гэхэд тэднийг төлөөлж гуу хорийн тулаанд оролцох албан ёсны ахлагчийг сонгоно гэв. Энэ бол үхэх тулаан тул хамгийн онцгой оролцогч л удирдах ёстой гэж тэр нэмж хэлв. Үүнийг сонсоод Юри бүх оролцогчид гуу тулаанд явдаггүйг анзаарч Мөрьё хоцрогсод үхэн гэсэн үг болохыг ойлгов. Сонголт амжилтад суурилсан байх ёстой гэд тэрээр 28 дугаартай Танг Йонг руу заав. И жүнч бас манай залууг гол нэр дэвшигч мөн гэдэгтээ санал нийлв. Хянагч татгалзах хүн байгаа эсхийг асуухад бүгд чимээгүй байлаа. Тэгээд хянагч 28 дугаарыг шагналаа. Авахаар урагш гарахыг дуудав. Тэрээр 100 жилийн настай хүн орхиотойгоор хийсэн дотоод энергийг үлэмж нэмэгдүүлдэг Тэнгэрийн зүрхэн үрэл бүхий жижиг хайрцгийг гардуулав. Ийм үнэтэй зүйлийг Янунг төгсөнд бусад гишүүд мэл гайхав. Хянагч үнийг Танг гэр бүл тэднээс их зүйл хүлээж байгаа учраас багийн ахлагчид олгож буй давуу ирэх гэж тайлбарлав. Гэвч дотроо тэр Янунгт бүрч их итгэл хүлээл гэж байлаа.
Манай гол дүр өөр зүйл байна уу гэж асуухад үүжийн гайхаж хоцров. Тэгснээ манай залуу надад энэ үрэл хэрэггүй тул өөр зүйл авч болох уу гэж асуув. Мэдээж энэ нь бусад гишүүдийг уурлууллаа. Үүний үн цэнийг мэдэж байна уу? Идэхгүй бол наашаа өг гэж тэд хашгиралдана. Хянагч дотоод энерги дүүрээгүй л бол үрлээс татгалзах хүн байхгүй гэж бодоод Йонгийн оронд нь юу хүсэж байгааг асуув. Манай Баатар танк гэр бүлийн 10 хорыг авмаар байна гэж хариуллаа. Хэсэг хугацааны дараа багийнхан Ёнгёнгын өрөөнд цугларч овоолсон зэвсэг рүү ширтэн зогсно. Мөрөө ердөөл ийм зүйл авсан хэрэггүй хэмээн асуугаад нөгөө шидэт үрэл хаачсныг мэдхийг шаардав. Манай залуу илдээ бариад хор авч чадаагүй болохоор оронд нь эдгээрийг авлаа хэмээн тайлбарлав. Мөрөө түүнийг цохихоор далайсан ч тэр бултаж амьдсанд охин уурандаа түүнийг тэнэг гэж хашгична. Юури түүний сонголтыг хүндэтгэх ёстой гэхэд ижүнч бас ахлагч үрэл хэмнэсэнд баяртай байх болно гэж нэмж хэлв. Гэтэл манай гол дүр яриад нь тасалж үрлийг хараахан буцааж өгөөгүй байгаагаа хэлв. Үйл явдал хэдэн цагийн өмнөх рүү шилжив. Хянагч манай залууд зэвсгүүдийг гардуулахдаа итгэлтэй байна уу гэж асууна. Манай Баатар хор авч чадаагүйдээ харамсаж байгаа ч энэ нь хангалттай гэж хариулв. Хянагч өөр хэрэгтэй зүйл байгаа эсхийг асуухад манай залуу буцааж өгсөн үрлийг яах вэ гэж лавлав. Хянагч түүнийг эмийн өргөөрөө буцаана гэсэн ч манай Баатар нэгэн санаа дэвшүүлв. Хэрэв багийн гишүүд хүчээ нэгтгэн төр ахлагчийг ялж чадвал тэр үрлийг тэдэнд өгөх хэрэгтэй гэв. Хянагч үүнийг багийнханд сайн урам зориг болно гэж үзээд зөвшөөрөв. Одоо цагт манай залуу тайлбарлаж дуусаад хорийн тулаан эхлэхээс өмнө хизээж хамаагүй над руу давталж болно шүү гэж хэлв. Тэр даруй багийн гишүүдэд танд Ёнгийн одоо дууссан гэж хашгиралдан зэвсгээ авахар гадагшгүйлдэв. Тэднийг харж зогсохдоо манай Баатар тэдэнд амархан бууж өгөхгүй гэж шийдэв. Хэрэв тэр залуу удирдахч болвол хүн бүрийг тийм тэнгэрийн зүрхэн үрэлтэй болгоно гэж дотроо амлалаа. Үүний дараа тэрээр эрэмт дараагаа тогтоохоор гадагш гарав. Улираас солигдож багийнхан ихэд өсөж томорчээ. Тулааны дундуур манай залуу ижүүнийг цохиж холдуулаад хэддэх удаага ялагдаж байгааг нь асуув. Ажуун 173 дахь удаага гэж хариулна. Мөрөө манай Баатрыг юусоо ядардгүй юм уу гэж гайхахад Юури аль хэдийн тулалдахаас татгалзаж зүгээр л Янунгийн царайг харах гэж амьдардаг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Мөрөөл үүнийг сонсоод хацар нь улайж түүнийг харах үнэхээр зугаатай гэдэгтээ санал нийлв. Эцэст нь манай залуу ижүүнд гараа сунгаж чи бууж өгсөн тул би суудлаа авлаа гэв. Ижүүн түүний гараас атгаад Яныг өөр багт ялагдаж байгаагаар төсөөлж чадахгүй байна гэж хэлв. Хянагч дөхөж ирэн тэдний өсөлтийг сайшаагаад 28 дугаартай оролцогчийг албан ёсоор багийн ахлагчаар томилов. Тэрээр жинхэнэ гу хорийн тулаан маргааш эхлэн гэдгийг зарлав. Бусад багуудад үхэл хагцал хасагдах тохиолдол гарсан ч 7 дугаар хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ үлдэж бонг бригадынхтай дүүцхүүц өсөлт үзүүлсэнийг тэмдэглэв. Тэрээр эцсийн удаа сануулгахдаа гуй хорийн тулаанд 10 хороос бусад ямар ч аюултай хорыг хэрэглэхийг зөвшөөрнө гэдгийг тайлбарлаж бүх чадвараа дайчлахыг тушаав. Маргааш нь ижүүн манай Баатарт хайрцагтай хор гардуулав. Тэрээр ганц туслан л үхэлд хүргэх шидэт хор болон нүд сохлогч хорийн тухай сануулж байснаа гинэт дими санаа зовхоо болж заавал ялна гэж амлалт авлаа. Ажуун нударгаа сунгахад манай Баатар түүнийг нь атгаад тэгэлгүй яах вэ гэж хэлэн найзаа нүүр рүү нь тоглоом болгон зөөлөн цохив. Надад зөвхөн багийнхан минь л хохирол учруулж чадна гэж амлаад ингээд явлаа шүү хэмээн доош үсэрч одлоо. Энэ хооронд Тангюнг Раинг хортоо саваа барьж тэр өдөр эцэст нь ирлээ хэмээн мэдэгдэв. Тэрээр 10 хор болон шинэ холбоотонтой болсондоо өөрийгөө азтайд тооцно. Үүний дараа тэрээр порталаар орж сургагч Жагал Чинг шинийг хүлээж байхыг харав. Жагал овгийнхан түүнд хэрхэн туслахыг асуухад сургагч тулааны талбар манай овгийн байгуулт архигдсан тул чамайг ашигтай байрлалд аваачих амархан гэв. Ранг хариуд нь юу хүсэж байгааг асуухад сургагч өөрийн овг нь хүчгүй байгаа тул бүрэн эрхээ алдалгүй танг гэр бүлтэй хүч хавсрах хүсэлтэйгээ илчлэв. Раянг түүнийг өөрийг нь ашиглаж гэр бүлийн хэрэгт оролцох гэж байгааг ойлгов. Тиймээс тэр хэрв дараа нь татгалзуул яах вэ гэж асуулаа. Сургагч тийм учраас л итгэлцэл бий болгож байна гэж хариулав. Хэлэлцээр дуусахад Раянг сэтгэл хангалуун харагдана. Тэр энэ мөчийг үүсгэхийн тулд 3 жил твцсэн бөгөөд Ёнгонгийг алж амьдралаа эргүүлж авна гэж тангарглав. Өөр нэгэн газар 3 дугаар багийн оролцогч Танг Гукранд цуснд будагдсан зогсно.
Тэрээр илдээ бариад танк гэр бүлийн цэргийн хүч гэдэг зүгээр л хоосон яриа байж химэн голонгоо өгүүлнэ. Түүний ард түүнийг бэлтгэх гэж оролцсон дайчдын цогцос хэвтэнэ. Эцэст нь манай залуу товлсон газартаа ирлээ. Тэрээр эргэн тойрноо хараад хин нэгэн үхэхэд яг тохирсон өдөр байна гэж бодно. Ийхүү гуу хорийн тулаан эхэллээ. Манай Баатар хадан хисаан дээр зогсоод гуу хорийн тулааны уудам талбар руу доош ширтэнэ. Газар нутг нь дэндүү том тул хүн олоход багагүй хугацаа орохыг тэр ойлгов. Энэ хооронд сургагч Жагаал Чингич шидэж чадварын тусламжтайгаар манай гол дүрийг алсаас ажиглана. 7 дугаар хэсгийнхний хүлээж байснаар 28 дугаар гарч ирлээ. Тэрээр манай хүүгийн нөөц боломж дэмий өргөдөж байна гэж мэдэрнэ. Гэвч Жагал овог хэдийн сонголтоо хийсэн тул ямар нэгэн хувьсах хүчин зүйл гарахаас өмнө түүнийг хурдан устгахаар шийдэв. Гэтэл гинэт чангад зочирдов. Манай залуу шидэд ажиглалтын дурнлуу нь яг ихцэлж харах нь тэр. Түүний хараа олон давхар байгуулалтын ард нуугдсан байхад яаж ийм зүйл боломжтойг тэр ойлгосонгүй. Манай залуу огт эргэлзэлгүйгээр элдээ хоосон агаар руу далайж байгуулалтын холбоосыг тас зохив. Тэрээр өөрийг нь таагүй харц ажиглаж байгааг мэдрээд жагал овгийнхан байх гэж сэжиглжээ. Тэрээр хянагч Вүжиний хэлсэн тэмцээнд хинч хүнлэнгөөс оролцох ёсгүй гэсэн үгийг саналаа. Гэвч тэд эхнээсээ л оролцож эхэлснийг манай Баатар ойлгов. Үүнээс болоод тэр тэднийг юу хүснээ хий гэж зөвшөөрөв. Тэрээр тэмцээн дуусны дараа тэднээс асуулт асуухаар төлөвлөн хясаанаас доош үсэрлээ. Өрөөндөө үлдсэн чанга айцсандаа болоод хүн дээр амсгадна. Олон давхар байгуулалтаар хүрээлэгдсэн байхад хүү түүнийг таньсанд тэрээр айж байлаа. Хэрэв хараага хурдан татаж аваагүй бол сохрох байснаа тэр ойлгов. Түүнчлэн хүүгийн элдний ур чадвар байгуулалтын орон зайг хүртэл зүсэж байгааг тэр харлаа. Ийм төвшний ур чадварыг урд өмнө хизээж харж байгаагүйгээ тэр шударгаар хүлээн зөвшөөрөв. Чанг энэ бүгд буруу тооцоолол байсныг мэдэрлээ. 28 дугаар бол тэдний дийлэх хүн биш байв. Үүний үр дүнд өшөө авалтаас айсан түүний нүд улайж хүүг ямар ч аргаар хамаагүй зогсоох ёстой гэж шийдэв. Энэ хооронд нэгэн охин ой дундуур цусандаа хутгалдан хүн дээр амьсах хатангүй. Тэр өгөхийг хүссэнгүй, тэмцээнд оролцсондоо харамсна. Тэр зөвхөн ядуу эцэг ихтэй туслахын тулд боломжийн амжилт гаргахыг л хүссэн юм. Тиймээс тэр шууд бууж өгөөд гарахаар төлөвлөв. Гэтэл тэр гинэт танга Украинтай тулгарв. Нөгөөх нь цуснд бодогдсон олон цогцсны дунд зогсож байлаа. Тэр охин руу хараад цугларахад яг тохирсон үе байна гэв. Охин бууж өгөхөр зүгтхийг оролцсон ч танг Украин агшин зуурт арт нь гарч ирэв. Тэр хинт ч хамаагүй бууж өгөөд танг гэр бүлээс явхад бэлэн байлаа. Гэвч танг Украин түүнийг тохуурхна. Намайг овгийн удирдагч болно гэж байсан чинь яасан бэ хэмээн асууж түүнийг доромжлов. Чи их том дуугарсан ч удаан тэссэнгүй гэж баалав. Түүнчлэн тэр охины хөнгөн шингэн техник болон дотоод энергийг нь өрөвдөлтөө гэж тоглоно. Охин бид бүгд танк гэр бүлийнх байтал яагаад ингэж байгаа юм бэ хэмээн түүн рүү хашгичав. Хариуд нь танк Украин жумалцаж элдээ охины мөрөн дээр тавив. Тэр залуу өөрийнх нь үг бусдыг гомдоох хэсгэд огтхон ч санаа зовсонгүй. Тэр ч байтугай өөрийгөө хизээж Сичуан танк гэр бүлийн хүн гэж бодож байгаагүйгээ хэлв. Тэрээр ганц л хөдөлгөөнөөр охины хүзүүг шууд тас зүсв. Энэ хооронд манай залуу газар дээгүр хурдалж явна. Тэрээр нэгэн агуу хараад зогсов. Энэ бол яг түүнд хэрэгтэй зүйл байлаа. Хүний бараа байхгүй тул олдох эрсдэлгүй. Агууд ороход ямар нэгэн аюул мэдрэгдээгүй тул тэр энд дээд түвшинд хурдан хүрэхээр шийдэв. Тэр агуун гүнд суугаад биеийн томорсон тул ямар нэгэн гаж нөлөө гарахгүй гэж тунгаана. Тэрээр хевлийн хэсэгтээ энерги цуглуулж өөрийн гэгэрлийг ээжүүний хорнуудыг ууж бий болгосон дотоод энергитэйгээ нэгтгэж эхлэв. Гинт манай баатрын биеэс асар их энерги оргилон гарав. Тэрээр энергийн сувагдах хаалтуудаа устгаж дотоод энерги нь асар хүчтэйгээр тесэрлээ. Ер нь тулаанчид үе мөчн салж дахин нэгдэх үед үхэж хатах мэд асар их өвдөлт мэдэрч шинэ биеийг олдог. Гэвч манай голдуур үүнийг хоёр дахь удаага мэдэрч байгаа тул түүнд тийм ч хэцүү байсангүй. Түүний нүд ногооноор гэрэлтэж бүх бие нь энергийн нөлөөгөөр чичрэнэ. Эцэст нь тэр хүлтлээ дуусгав. Нүүрнийхээ хөлсийг арчиж бохирдлоо яг одоо цэвэрсэн нь зөв байсан болов уу гэж гайхна. Тэрээр заваа үнэрт дургуутсан ч бие нь сайхан босныг тэмдэглэв. Үүний дараа манай залуу агуугаас гарч хясааны ирмэг дээр зогсов. Тэрээр хүчээ сорихоор шийдэж гараа өргөн хоёр хуруугаараа урагш заав.
Үл үзэгдэх хүч чулууг онож агуу тэр чигтээ нурж унлаа. Манай гол дүр жуумалзаж дотоод энергийн ашиглалт маань муугүй байна гэж бодоод жинхэнэ хөдөлгөөнөө эхлэхээр шийдэв. Өөр нэгэн газар танк Украин цустай илдээ бариад нэгэн модны өмнө зогсож байлаа. Тэрээр энэ бүхэн дэндүү уйтгартай байна гэд газар хөвтөж буй хүнээс 3 жил юу хийсэн юм бэ гэж асуув. Жон Гил газар бүрэн ялагдан хөвтгтэй шүтээ цууна. Энэ нөхөртэй таарсан азгүй тавиландаа тэрээр хараал урсгана. Тэрээр танк Украиныг их ахлагчийн ач хүүшиг өссөн өнчин хүү асар хүчтэй мангас гэсэн цуу яриаг саналаа. Жон Гил төрүүлж довтлбол боломж байгаа гэж бодсон ч захнаас нь чатгаж чадсангүй. Одоо тэр өөхөх гэж байгаагаа ойлгов. Гэвч тэр гинэт танги Ёнгёнгыг саналаа. Манай баатартай таараагүй гэсэн бодол нь түүний сэтгэлийг тайвшруулж тэрээр инээж эхлэв. Танк Гукран ийм нөхцөлд яагаад инээгээд байгааг нь асуув. Жон Гил гүнзгий амьсгаа аваад Гукрангаас илүү аимшигтай хин нэгнийг сая саналаа гэж хэлв. Мэдээж энэ нь танк Украиныг доромжилсон хэрэг байлаа. Тэр өөрийгөө бүр илүү аймжигтай болгох хэрэгтэй гэж хэлээд Жон Гил ямартаа ч өөхөх тул нэгэн нууцаа хуваалцахаар шийдэв. Тэрээр өөрийгөө хар үхлийн холбооны тагнуул гэдгээ илчилж агуу харанхуй чимээгүй элдний урсгалынх жинхэнэ нэр минь Мач Ингүк гэдгээ зарлав. Тэрээр Жон Гилийн амийг таслахаар элдээ өргөлөө. Гэтэл яг тэр мөчөд мач хөшчихв. Мэдрэлийн судал хаа нэгтээ зангирах шиг болж хуруугаач хөдөлгөж чадсангүй. Яг юу болоод байгааг тэрээр ойлгож ядна. Тэгтэл хажуунаас нь манай залуу тайван алхасаар гарч ирлээ. Хүний бараа мэдрэгдээд шалгахаар ирлээ гэж хэлснээ газар хөвтөх хүүг хараад танил царай байна гэж онцлов. Эцэст нь Жон Гилээс өнгөрсөн удаагийн тулааны шарах чинь итгэсэн үү хэмээн асуув. Гэвч Жон Гил ихэд гайхаж чи хэн бэ хэмээн лавлав. Дүр зураг өнгөрсөн рүү шилжиж нэгэн ахмад насны өмнө жаалхуу зогсоно. Настан хүүгээс Сичуан танги гэр бүлд тагнуулаар явахыг хүсэж байна уу гэж асуухад хүү тийм ээ гэж хариулна. Хүүгийн төрөлхийн авьяас чадвар өнчин хүүгийн дүр эсгэх чадвар нь хин нэгний анхаарлыг татаж өөртөө илсүүлэхэд хангалттай гэж Настан хэлв. Түүнчлэн танги гэр бүлийнхэн удахгүй залуу удирдагчийн тэмцээнэ эхлүүлж бие биенээ сулруулж эхлэнэ гэдгийг тайлбарллаа. Хэрэв хүү даалгавраа биелүүлээд ирвэл гэр бүлийнх нь хүн бүр түүнийг хүлээн зөвшөөрөх болно гэв. Одоо цагт мач газар хөх нийц болон хэвтэн. Тэрээр уруулаа хазлан дотор эрэхтэн нь хайлж байгаа мэт мэдрэмж төрөхөд манай залуу надад юу хийчих вэ хэмээн гайхширна. Манай баатар Жон Гил рүү дөхөн очиход нөгөөх нь түүн рүү ширтэж чи үнэхээр ян мөн үү гэж асуув. Манай гол дүр баталгаа болгож нүрийг чинь дахиад нэг газар наах уу гэж асуухад Жон Гил эргэлзэж байснаа түүнийг мөн болохыг танив. Яин танг Юкрейн рүү заагаад энэ нөхөр тагнуул гэдгээ хүлээсэн үү гэж асуухад Жон Гил тийм ээ хэмээн хашгирлаа. Ууланд орохоос өмнө мэдрэгдсэн нөгөө сүүл нь энэ тагнуул байсныг манай баатар ойлгов. Тиймээс түүнийг төрүүлж барихаар шийдэв. Тэрээр танк Украины хүзүүнээс хортой зүг суглан авахд Жон Гил мэл гайхаж хоцров. Ийм жижигхэн зүү тийм их нөлөө үзүүлж байгаад тэрээр гайхаж зүүндээ хор төрсөн үү гэж асуулаа. Жон Гил тагнуулын хорыг тайлж байр суурийг нь асууж байцаах хэрэгтэй гэсэн ч манай залуу татгалзав. Учир нь хэрэв тагнуул хар үхлийн холбоо шиг харанхуй бүлгэх бол зорилго нь тодорхой тул түүнийг эдгээх шаардлагагүй гэж үзв. Жон Гил манай баатар руу хараад чи их өөрчлөгдөж Ёнгийн ямар ч зүйлд огтхон ч сандрахааргүй болжээ гэж онцлов. Гэнэт Жон Гил бүхийж өнгөрсөн хугацаанд тэдний дунд болсон таагүй харилцаанд чин сэтгэлээсээ уучлалтгүй. Манай залуу инээмсэглээд би өнгөрсөнтэйгөө зууралддаггүй тул мартаарай гэв. Гэтэл гинэт Жон Гил аюул сануулan хашгирлаа. Янунгын ардаас танк Украин эцсийн дайралтаа хийхээр үсэрч та нарыг өөртөөгөө хамт там руу авч явна гэж орлов. Танк Украин доош дайрсан ч манай гол дүр агшин зуурт алга болов. Танк Украин хоосон газар бууж гайхаж хоцроход манай баатар түүний ард гараад ирлээ. Тэрээр би уг нь үхэж буй хүнийг өршөөдгүй ч чи өөрөө дайрахыг хүссэн тул ямар ч ул мөргүй устгая гэж хэлв. Манай залуу танк Украины мөрөн дээр гараа тавиад дараа нь цэвэрлэх цогцсгүй байсан нь дээр биш үү гэж асуув. Танк Украин манай баатрыг үнэхээр өршөөлгүй нэгэн байна гэж бодсоор нүдэнд нь нулимс цэлэгнэн. Тэрээр тэр дороо унаж амьсгал хураав.
Жон Гил үүнийг хараад асар их хүч байна хэмээн биширч зогсоно. Нөгөө тагнуул бол агуу харанхуй чимээгүй элтний техникийг эзэмшсэн шилдэг өрсөлдөгч байтал манай Баатар түүнийг ямар ч хүчин чармаалтгүйгээр ялсанд тэрээр гайхна. Йонг Жон Гил рүү хараад одоо хоёулахнаа үлдлээ. Чи яах вэ гэж асуув. Жон Гил бууж өгье. Даанч гарах замаа мэдэхгүй байна гэв. Манай залуу агаарт чичлүүр хутгаараа дохиж байгуулалтыг зүсэж гарах гарцнээгээд үдэж өгөх шаардлагагүй тул одоо яв гэж Жон Гилд хэлв. Жон Гил түнд амь хэлтрүүлсэнд талархлаа илэрхийлв. Тэгээд манай гол дүр агшин зурт алга боллоо. Жон Гил инээмсэглэж түүнд амжилт хүсв. Энэ хооронд харанхуй саран элдний бүлгийн төв байранд ахлагч нь хагарсан сүнсний сувсыг байран зогсно. Тэрээр яг юу болоод байгааг гайхаж сууна. Хамгийн бага хүүгийнх нь бийд суулгасан юм. Сувс хагарсан нь түүнийг үхснийг илтгэнэ. Тэрээр зарц эмэгтэйгээс төрсөн ч бусдаас илүү авьяаслаг хүүгийнхээ тухай бодно. Хүүг атаархуу эхнэрээсээ хамгаалахын тулд танг гэр бүлд тагнуулаар явуулсан байжээ. Үүнээс болж ахлагч уурандаа нударгаа зангидна. Эцэг хүний хувьд хүүгийнхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ харамсаж энэ үсийг заавал авна гэж тангарахлав. Тэрээр бүх шавнартаа гангадан уул руу явхад бэлтгэхийг тушаав. Танг гэр бүлийг буулгаж авах цаг ойрцсон гэж тэрээр үзлээ. Танг овгийн хинч амьд буцаж ирэхгүй гэж тэрээр зарлав. Ууланд шүн болжээ. Манай залуу төөдөг галын дэргэд хоолоо идэж суухдаа ямар нэг зүйл буруу байгааг мэдэрнэ. Тэр өдөр шөнөгүй давхсан ч нэг ч хүнтэй таараагүй юм. Тэгэхээр хэн нэгнийг өөрт нь ойртуулахгүй байхын тулд байгуулалтыг өөрчилсөн байж таарна гэдгийг тэр ойлгов. Үлдсэн амьд үлдэгч нь жагал овгийнхонтой хамтарч байгааг тэрээр тааварлаж, танк гэр бүлдэх нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн тэдний бүдүүлэг төлөвлөгөөг басамжлан инээв. Манай залуу газар хөвтөн саруу ширтэж шөнийн тэнгэр үнэхээр үцгсэлэнтэй байгааг ээждээ харуулсан ч болоосоо гэж бодно. Ээжигээ яаж байгаа бол хэмээн сангалцаар нойрсож хоцров. Гэтэл Тангюнг Раянг ойролцоо нуугдж байлаа. Тэрээр унтаж байгаа хүүг хараад эцэст нь нэг хүн олсондоо баярлана. Сүүлчийн амьд үлдэгчтэй уулзахыг хүснээ эргэн санаад манай гол дүрийг хараад царайлаг юм гэж бодно. Сургагч жаглын зээдв болов уу гэж гайхаад ийм царайлаг байж өгөх нь харамсалтайж тэр өөхөх ёстой гэж шийдэв. Тэгээд тэрээр нэгэн үрэл залгиж хортой утаа бүхий саваа нээж түүний эргэн тойронд хортой уталгаа тараав. Хутгаа хоронд дүрээд унтаж буй хүүд надад бүү гомдорой гэж хэлнэ. Тэр хутгаа далайсан боловч манай Баатар гинэт ярьж эхлэв. Бэлтгэлтэй байгаа үсттэй гэж асуугаад ингээд энэ удаагийн бичлэг маань дуслаа. Инх сайхан бат очроос гоё шүү. Дараагийн удаа хамгийн шилдэг хот төлөвлөгч гэснийг ярьж өгөөч гэсэн байна. Харж үзэж байгаад энэ 7 хоногтоо нэг парт оруулахыг хичээе. Хатнан буутагээс видеонууд нь гоё шүү, амжилт гэсэн байна. Чамд ч гэсэн маш их амжилт хүсье.